Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн аварга тодорхой дүрслэл хийсвэрлэлийн дугуйн арга зүйн зохиогч Бат тогтох хагасны нэрэмжит дугуйн арга аймгийн аварга шалгаруулах өгүүлбэртэй бодлогын 5 дугаар олимпиадын шилдэгүүд тодорлоо. Дугаар арга олимпиадад нөгөө ангиа бэлдэж орсон. Анги маань дэд байранд орсон. За тэгээ өндөр оноод сурагчтаас нэлээд байгаа. Хувийн дөнгөөр өөрөө өндөр оноотой багш. Тэгээ багш нарын багаар бас тэргуун байранд орсон. За энэ олимпиадын ач холбогдол нь бол ер нь хүүхдүүдийн логик сэтгэлгээ хөгжүүлэх өгүүлбэртэй бодлогыг хялбар аргаар тийм ээ дугуйн аргаар бодох юм шинэ арга зүй байгаа. За энэ арга зүйгээ бол хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлж байгаа нь бол их гавьяатай үйл амаа. Олимпиадын 4-р ангийн төрөлд 410 сурагч, 5-р ангийн төрөлд 410 сурагч өрсөлдсөн бол 100% гүйцэтгэлтэй үнэмлэхүй амжилтыг 4-р ангийн 1, 5-р ангийн 8 сурагч гаргаж өндөр гүйцэтгэлийг нийт 51 сурагч үзүүлжээ. Оюуны ирээдүйн сургуулийн 51 анги тэгээд бид нэр энэ дугаар арагт 2 дахь жилдээ орж байна. Ангиараа 3 дугаар ирд орсон. Ер нь бол өгүүлбэртэй бодлогыг бодоход илүү амархан болгодог. Хүүхдээ оюун ухааныг хөгжүүлэхэд сайн гэж бодож байна. Тэгээд өмнө жилд тусгай байранд орсон, энэ жилд илүү дээшээж тэд 3 дугаар байранд орсон их баяртай байна. Олимпиадад амжилттай оролцсон бүх сурагчдыг аймгийн засаг даргын зүгээс Дулцгын гол хүүхдийн засланд 3 хоног амрах болон нэг өдөр парк тоглох эрхийн бичгээр шагналаа. Мөн өндөр оноо авсан 9 багшаас үнэмлэхүй амжилт гаргасан 4 багшид Хэмэр хотгон төрийн албан хаагчдын орон сууцанд хөнгөлөлтөө үнээр байр захиалах эрхээр шагналаа. Багаасаа гаднаас хувь багшийн амжилтаар 20.5 оноо авч ад жаргал даргаасаа бас сайхан урамшууллыг авлаа. Метр квадратын Хэмэр хотгонд 2 сая 600 мянган төгрөгийн метр квадратын үнэлэхээр ингээд төрийн албан хаагчдын орох боломж залуу хүмүүс биднэрт олгосон маш их баяртай байна. За дугуйн арга олимпиад нь 2018 оноос хойш түгээн дэлгэрүүлээд одоо 5 дахь жилдээ олимпиад маань зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлог нь Аранга аймгаас багш сурагчид маань 5 дахь ангийнхан маань баг бүрэлдэхүүний араар оролцлоо. За нэг хүүхэд нь өндөр оноотой гэж шагнагдсан. За тэгээд өнгөрсөн жилээс бодох юм бол 123 багш нэмэгдсэн. За тэгээд нийтдээ 941 багш сурагчид энэхүү олимпиадад орж давхарцсан таваар 293 багш сурагчид шагнагдсан байна. Аймгийн засаг даргын ивэл дор зохион байгуулагдсан тус олимпиадад Дархан уул, Сэлэнг, Архангай аймгаас 21 сургуулийн нийт 942 багш сурагч оролцсноос давхарцсан тоогоор 295 багш сурагч шилдэгээр шалгарч шагналаа гардаа авлаа.